сар тахлыг үе шатаар дэлхий дээр хууж байгаа бол бид нэгдүгээр үе шатыг амсаагүй өнгөрцөн. Нэг засны одоо биднэрт одоо хувь заяаны боломжоор энэ бол манай төр засгийн их мундаг оновчтой сайн менежмент хийснийх биш. Энэ бол Монголын хүн амын бараг 50% тархмал хоорондоо зайтай амьдралын нэг онцлог. Энэ утгаараа бид энийг зөөвөрлж авчрах юм байгаагүй. А энэ дээр нэг айхтар мундаг том менежмент хийхээс илүү зүгээр л хил таацсан шүү дээ. Энэ дээр л айхтар мундаг ухаан бол нэг байхгүй. Гэхдээ 10 сар гэдэг бол маш сайн хугацаа биднэрт сануулга өгсөн, бэлтгэлээ хангаараа гэсэн хувь заяагаар өгсөн ийм том боломжийг олон нийт бүгд мэдж байгаа. Би хүртэл тэрэн дээр дуу хоолойгоо өргөөд өөрийнхөө одоо бас оролцоогоор энийг чинь өмнөөс чинь өөрчлөлт хийчихье гэдэг одоо Сүхбаатарын талбай өмнөх цэцэрлэг түрээлэн дээр ямар утгагүй усан фонтан барив 3.2 тэрбум төгрөгөөр. Тайлбар нь болохоор энэ бол гадны зочдгийчдийг муухай харагдуулаад энэ талбай маань гэсэн. Тэрийг би тогтчулчих гэсэн. Үгүй гэж байгаа. Та өөрөө хувийн зарлаараа би хувийн зарлаараа тогтчуулъя гэж олон нийтийн сүлжээгээр зарласан. Гэтэл ковидын үед хийсэн хөрөнгө оруулалт тийм ээ. Тэгэд яг тэр ковидын үед би тэрийг бүр битсэн. Тэгсэн тэгээ ковидгүй эмнэлэгчин коридор твтдэг. Эмнэлгийн тоног төхөөрөмж байдгүй. Дээр нь өшөө ковид болчиход ахад чинь гинт яваад яах вэ бас энэ мөнгөөр чинь 3.2 тэрбумаар ямар их эмнэлгийн тоног төхөөрөмж эмнэлгийн орн нэмэгдүүлж болох вэ гэдэг дээр би акцент хийж тийшээ хандуулахад зүгээр мушгих маягаар те хотын дарга нь ашгүй тэр нэг баян нөхөр 3.2 тэрбум төгрөг өгье гинэ гэж. Би 3.2 тэрбум өгье гээгөө. Тэдний тэр цавчаатай тэдний тэр угаалгын бизнесээ зогсооч очоо. Би энийг болох хэмжээнд нь жорлон тогтчлтыг хийя л гэсэн. Энэ зүгээр би танд нэг жишээ хэлж байгаа. Энэ бол ийм жишээ бол хэдэн 100-аараа явлаа шүү Монгол улсад өнгөрсөн 10 сар дотор.